Зэвсэгт хүчний 93 жил Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Илбэгд орж, инхийг сахиулагчдын гэрүүлийг дэмжих төрийн бас байгууллагын төлөөлөл мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Инхийг сахиулагчдын гэрүүлийг дэмжих төрийн бас байгууллага дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа дайчдад сэтгэл санаа, нийгмийн оюун санааны дэмжлэг үзүүлэх, итгэл найдвартай ард тал нь байх гол зорилготой ажиллаж ирснээ төрийн тэргүүн танилцуулсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгд орж өөрөө цэргийн хүн мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүүн өмнөд Судан улсад инхийг сахиулаад ирсэн. Тиймээс инхийг сахиулагчид тэдний ар гэрийн зовлон жаргалыг ойлгож мэдэрч ажилдагт нь баярлж байдгаа төрийн бас байгууллагын зүгээс илэрхийлж байсан юм а. Уулзалтын үеэр тэд инхийг сахиулагчд болон тэдний ар гэрийн нийгмийн асуудалтай холбоотой тодорхой саналыг төрийн тэргүүн тавьсан юм. Тухайлбал инхийг сахиулагчдыг гадаад улс оронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ар гэрийнхэн үр хүүхэд нь өвдөж зовсон үедээ цэргийн төв госпиталаар эмчлүүлэх, онцлогоо үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй байдгийг уламжлалаа. Манай болохоор нөө Батлан хамгаалах яам болон зэвсэгт хүчинтэй харилцан уялдаатай ажилламаар байна. Ерөнхийдөө тэгээд тэр талаас бид нэр өөрөгчийн хандлага дэмжлэг үзүүлээч гэж. Тэгээд гурав дахь нь болохоор нөө нэг манай албан хаагчтай ан гэрүүд нь бол нийгмийн асуудал бас жоохон хүндхэн. Одоо ингээд албан хааж байгаа нөхцөлд бол алба хаагаа зөвхөн тэргээр ар гэрээгээ тэжээж явдаг эхнэр нь юм уу ар гэрийнх нь ажил хийх тийм одоо боломжгүй ч юм уу зарим өрхөөхтэй хардаг, зарим нь ажил олддгүй ч юм уу мэрэгжил боловсрал таархан тийм учраас ингээд бид нарыг дэмжил туслаад одоо таны зүгээс ч юм уу нийгмийн тэр ажилд оруулах талд нь дэмжлэг үзүүлэгч. Нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс сүүлийн 10 жилийн турш 7 оронд 6,000 албан хаагчаа илгээжээ. Яг одоогийн байдлаар 1300 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Манай улсын цэрэг армийн гол нүүр царай нь инхийг дэмжих үйл ажиллагаа. Гэхдээ цэрэг дайчдын хувцас хунаар зэвсэг техникээс өксүүлээд анхаарах асуудал олон байгааг ерөнхийлөгч хэллээ. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагад зэвсэг техникийг төрөөслүүлээд авсан мөнгөний 70%-ийг инхийг сахиулагчдад, 30%-ийг санд зориулдаг юм байна. Тэгэхээр инхийг сахиулагчдын ар гэр болон тэдэнд тулгарч байгаа асуудлуудыг шийдэхэд хөрөнгө мөнгө боломжийн хангалттай гэж үзэж байгаагаа төрийн тэргүүн хэлж байсан юм а. Харилцаа холбоо муутай байдаг. За тэндээс айлуулах нэг юм харилцаж холбодог. Тэгээ хамгийн маш их төвчээр шаардж байгаа шүү дээ энд. Тэгээ би бол хэлдгийн одоо маш их төвчээртэй байгаа. За тэндээс ирж байгаа инхийг сахиулах үйл ажиллагааг үсгээд ирж байгаа хүний тэр сэтгэл зүй гэдэг чих өөрчлөгдсөн. Тэр янз бүрийн хүнд амьдрал хараад ялангуяа тэр дайн дулааны нөхцөлд яваад ирж байгаа улсууд чинь тэр сэтгэл зүйг зөвхөн засахад хэдэн 7 хоног хэдэн сар заримдаа жилийн асуудал ордог шүү дээ. Тэн дээр бид нар их тийм бусад орн шиг одоо анхаарал хандуулах цаг болсоо. Одоо энэ дээр бид нар нэг хэсгүн яваал ирдэг. За сайн дураараа явж байгаа, гарын үсэг зурж байгаа. Би энд явлаа. Миний амнаас одоо янз бүрийн болвол одоо би гомдлгүй ар гэр гомдлгүй ч гэдэг юм нэг гарын үсэг зурулж аваад бид нар үлддэг. Тэгэл нөхрөө, хүүгээ, охиноо одоо тэгэл бид нар явуулдаг. Тэгэл нэг эргэж ирдэг. Буян тухай дээр нэг хүлээж авдаг. Бид нар нэг медаль гардуулдаг. Ингээл ажил дуусаад. Тэгэхээр ингэж дуусмааргүй. Одоо энэ ирэх гэж байгаа дараа чи одоо энэ үр гүйцэтгээд ирж байгаа инхийг сахиулагчд дээр та нар бол инхийг сахиулагчдыг одоо хүн нэгврээр нь бүртгэх хэрэгтэй. Одоо Бадамбазар дээр байж байгаа юм шүү дээ тийм ээ. Хүн нэгврээр нь бүртгээд за энэ хүн энд байна, энэ хүн энгийн болсон, энэ хүн цэргийн албанд байгаа, энэ хүн дахиад явж байгаа. Энэ хүний аргаар энэ хүн дээр ямар асуудал гарч ирж байгаа. Хүн нэгврээр нь асуудалд нь ингэж онилж ингэж хандмаар байгаа. Тэгээ тэр мөнгөө энэ чиглэл зарцуул. Би тэр санхүү бол мөнгө байж байгаа боломж байгаа шүү дээ. Инхийг сахиулагчдын нөхөн сэргийх төвийг жинхэнэ утгаар нь ажилуулах, ар гэрт нь анхаарах зэрэг асуудлыг шийдэхийг ерөнхийлөгч албаны өмнөст хандаж хэллээ. Цаашдаа инхийг сахиулах үйл ажиллагааны бааз суурийг нэмэгдүүлэх, бусад улс оронтой хамтарч цэргийн эмнэлгийг өндөр түвшинд хүргэх зэрэг ажил төлөвлөж байгаа юм байна. Инхийг сахиулагчдын ар гэр үр хүүхдэд цэргийн төв эмнэлгээр үйлчлэх боломж бүрэн бий гэж ерөнхийлөгч хэллээ. Монгол цэргийн өдрийн өмнөхөн оюутан цэрэг хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу засгийн газрын тогтоолоор оюутан цэрэг хөтөлбөр 4-р сарын 1-ээс орон даяар эхлэхээр болоод байгаа юм. Хөтөлбөрийн нээлтийн ёслолын үеэр төрийн тэргүүний зарилгыг Батлан хамгаалах болон боловсрол шинжилх ухааны сайд нар Монголын оюутны холбооны тэргүүн нарт гардуулаа өглөө. Оюутан цэрэг хөтөлбөрийг бол эдгээр орж ширхээс санаачлалтаа бол зөвхөн тэр төрийн албанд ажиллах боломж олгох тэр
явсан утгаар нь биш. Ерөөсөө Монгол хүүхд залуус болгон эх оронд тусгай төлөвлөлтийнхаа үн цэнийг мэддэг, тэр зэвсэгтэй харьцаж чаддаг. Би бэлдэр сайт эх орныхоо 4 дуг 8 дуг төв шаштрыг мэддэг тийм эх орон төлөвлөлттэй эх орны цэрэг бодлогын өргөн утга санаагаар энэ бүтэлийг санаачилсан юм аа. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд эхлээд Батлан хамгаалахын багш мэрэгчлэтнүүдээр 2 кредит цагийн хичээл заалгаж, үүний дараа 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хооронд 2 сарын хугацаанд хотын ойролцоох цэргийн ангид алба хаана, ингэснээр цэргийн жинхэнэ алба хаасанд тооцогдох юм а. Энэ бол ирээдүйд төрийн албанд ажиллах оюутан залууст олдож байгаа том боломж, мөн цэргийн мэрэгчлэтэн болох цаашлаад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох боломж ч тэдний өмнө нэгдэж байгааг албаныхан онцолж байсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан том төрөөс ухаалаг төрлөө санаачлах эхлүүлсэн ажил хэргийг дэмжиж байгаагаа илэрхийлж, бас өөрсдийн зүгээс санал бодол, санаачлагаа дуулгахаар төрийн бас байгууллагын төрийн тэргүүнтэй уулзлаа. Монгол Улсын хэмжээнд гишүүдийнхээ тоогоор хамгийн томд тооцогддог Монголын үйлдвэрчний хэвлэлүүдийн холбооны удирдлагууд ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ тодорхой 5 зүйл дээр саналаа илэрхийлж хамтран ажиллахыг хүслээ. За нэгдүгээрт ер нь Монгол төрийн бүж зохион байгуулалтыг оновчтой болгох асуудал. За хоёрдугаарт ер нь улс төрийн сонгуулийн дараа ер нь төрийн албан агчид ер нь төрийн албаны бүтцийг өөрчлөх ер нь энэ асуудлаас болж бас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрны баталгааны асуудал, нийгмийн хамгааллын асуудал бас алдагддаг. Энэ асуудлыг бас өөрчлөх чиглэлээр бас ажиллах юм саналыг дэвшүүлж байгаа. За гуравдугаарт бол ер нь улс орны эдийн засгийн өсөлтийг ард түмний аж амьдралд бас шингээх, ялангуяа Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр бас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас танд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо иргэдийн нийгмийн захиалга баримтчгаар дамжуулж бас тодорхой саналыг илэрхийлж байсан. За энэ саналаа бол бас дахин энэ саналаараа дамжуулж баталгаажуулах. За энэ чиглэлээр бас тодорхой ажлыг ерөнхийлөгчийн хувьд бас засгийн газар болон улсын хурал чиглэл өгч бас хамтран ажиллахыг бас санал болгож байна. За дөрөвдүгээр ер нь хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, за орлогын их өсрийг нэмэгдүүлэхдээ зөвхөн цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна ажиллагчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр буюу ер нь 90 хэдэн оноос Америкийн нэгдсэн улс, Канада, за Европын өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжилж байсан энэ ESOP хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх юм саналыг бас танд энэ баримтчгээр энэ саналаараа бас танд бас уламжилж байгаамаа. За хамгийн сүүлд бол энэ хөдөлмөрийн хуулийн болон хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулиудыг боловсронгуй болгох, Монгол хүний эрүүл аюулгүй нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөлийг бодитойгоор бүрдүүлэх энэ чиглэлээр бас энэ төрийн үйл ажиллагааг чиглүүлэхийг бас танд санал болгож байгаа юм. Том төрөөс ухаалаг төрлөө санаачлагыг бид яриад багахгүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлж ажил хэрэг болгох вэ гэдэг тал дээр технологи арга барилаа хаана ойлгохгүй бол хоосон яриа төдий болоод өнгөрөх вэ гэсэн болгоомжл байгаагаа ерөнхийлөгч хэллээ. Альч сум дүүрэг хорон дээр төрийн үйлчилгээ гэдэг нэг стандарт ойлголтыг бий болгоод түүнийг нь дарганч албан хаагчин ч мөрддөг, төрийн үйлчилгээ авах гэж байгаа иргэд ч мэддэг байхаас ажил эхлэх ёстойг тэрээр хэллээ. Харин үүнд төрийн ордон дотор ажиллаж байгаа байгууллагууд үлгэрлэх ёстой гэж онцлолоо. Бид нар нэгдмэл ийм стандарт бий болгоод төрийн албаны нэгдмэл стандартыг гаргая. Ер нь төрийн үйлчилгээ гэж юу вэ гэдгийг бүртгэе гэж. Зарим оронд 4,000 үйлчилгээ байна, зарим газар 1,000 байна ч гэдэг юм уу, ийм янз бүр гараад байгаа. Төрийн үйлчилгээ гэж яг танаа яам, танаа тамгын газар, сумын тамгын газар хэдэн төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Тэгээд тэрнийгээ мэдээд авчих юм бол аль нь хэрэгтэй байна, аль нь хэрэггүй байна, аль нь нэмэгдүүлэх үү. Тэгээд нэгдсэн стандартад оруулах юм байна. Тэгэхээр их тийм боломжтой гарч ирж байгаа. Тэгээ бид нарын төрийн үйлчилгээ гэдгээр нь юуны төрөнд бүртгэе. Тэгээд тэн дээр нэгдсэн стандарт бий болгоё. Түүнийг нэгдсэн програмд оруулчих л гэж. Тэгээ нэгдсэн програмд ороод аль цуман дээр очисон үзүүлж байгаа үйлчилгээ ижилхэн. Тэр дарагтаа уулзахгүй яаж үзүүлэх үү гэдгийг явуулъя гэсэн нэг иймэрхүү зохион байгуулалт руу дээрээс орж байгаа. Тэгээ бүр дээрээс 3 тамгын газраас эхлээд ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар,
Тэгээд их хурлын хамгийн газар гэдэг эндээсээ эхлээд яг тэр ухаалаг төрийн зарчимдаа шилжийе. Тэгэхгүй бол бид нар ингээд яриад суугаад байж болохгүй. Том дөрөөс ухаалаг төрлөө санаачлагын хүрээнд иргэдийн оюун санаа, амьдралын хэв маяг, уламжлал, ёс заншлаа дээдлэхийн тухайд олон сайн санаачлага байгааг Монголын бурхан шашинтны төв Гандангчлан хийдийн тэргүүн хамлам Чойж амц төрийн тэргүүндээ уулзах яриа мөн хэлсэн юм а. Энэ одоо ерөнхийлөгчийн ухаалаг төрийн бодлого дотор бол иргэдээ чадвартай, ёс зүйтэй бүтээлч санаачлагтай болгоход дэмжлэг үзүүлнэ гэсэн ийм одоо зарчим байсан. Тэгээд энэнийг бол одоо бурхны шашинтны төв Гандангчлан хэд шашин номынхон лам хувиргууд сүм хийдэд бүгдээрээ одоо их сайхан дэмжиж ингэж хүлээж авсан. Монгол улсын иргэдийг боловсралтай, мэдлэгтэй хүмнийг одоо болох ийм нэг саналан ерөнхийлөгчтэй дэвшүүлж байгаа юм. Тэгээ энэ дээр бол ерөнхий зарчмыг юу гэж одоо биднүүд хийж байна гэхдээ зэрэг хамгийн шилдэг шинжилэл, хамгийн сайн уламжил байдаг, хамгийн агуу их нууц, хамгийн эгэл зүйд байдаг гэсэн ийм томьёолоор одоо энэ бичгийн хавтаа санааг хийсэн юм а. Орсын хүүхдийг ингээ харах юм бол ой модонд очиод энэ бол одоо улиас улаан гарч гэдэг юм ингээ тоочоод байх жишээтэй. Амьтныг бол ингээд бүгдээр ингээ нэрлж яхад Монгол хүүхэд бол ерөөсө мод гिचгээл зогсоод байдаг. Тийм учраас их нарийс гэж ингэж өгмөр ийм талууд харагдаж байгаа юм. Мөн одоо энэ зураг тараажуугаар ярьж байгаа залуучуудыг харахад бол энэ үсгнээсээ хэлмээр санагдаж байгаа. Жишээлх юм бол Жевскийг бол Оросын шуугантай жэгээр хэлээд байгаа юм. Шуугант жэгээр хэлж байгаа эднүүд байна. Ишийг бол ишчээ маягтай эднүүд хэлээд байгаа. Ингээд ерөөсөө энэ 10 жилийн сургуулиудад зарим нэгэн орнууд бол 35 хэсэг 36 хэсгээ бол ингээд дуудуулж сургадаг Монгол орн ийм эднүүд байдал байна. Энэ хэлний тал дээр бол иймэрхүү юмнуудаа гаргасан. Сэтгэлийн тал дээр нь бол хоёр ангилаад сэтгэлд бол нэгдүгээр тал нь бол хүмүүжлийн тал, аргын тал болох одоо хүмүүжлийн тал, хоёрдугаар бэлгийн тал буюу мэдлэг боловсролын тал. Бид одоо олон нөөцүүдэд нэгдэх маш их одоо нөөц байна. Хүний нөөц гэхтэл энэ төрлийн байгууллагад асар их нөөц байна л да. Дээр нь санхүү манайхан юм болохоор мөнгө алга гэдэг. Гэтэл байгууллагад нь хуваарлаад өгч их мөнгө байна. Тэгээд энэ бүх зүйлээ нэгтгэхэд харах юм бол маш их ажлыг өнөөдрийн нөөц боломжоор бид нар хийчих боломж байна. Заавал хууль хүлээгээд байх хэрэггүй юм байна гэж. Тэгээд энэ бүх нөөц боломжуудаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулъя. Засгийн газрын чиглэлээ ер нь засгийн газрын хэрэг эрхлэх газар дээрээ төвлөрүүлчихье. Тэгээ ерөнхийлөгчийн хамгийн газар, их хурлын хамгийн газар хамтарч ажиллая. Тэгээ манай энэ харилцаа холбоо мэдээллийн байгууллагууд нийлээд ажиллах юм бол энэ технологиг ашиглаад, хүнийхээ нөөцийг ашиглаад тэгээд нэгдсэн ийм систем, нэгдсэн зохион байгуулалтанд орох юм бол төрийн үзүүлэх үйлчлэгээ их тийм зөв болох юм байна. Өнөөдөр хамгийн олон гишүүнчлэлтэй үйлдвэрчний хэвлэлийн байгууллага жишээлбэл дэмжиж бас бид нартай уулзж байна. Монголын ард түмний энэ оюун санааны одоо хамгийн гол уламжлал энэ бүхнийг авч явдаг манай бурхны шашны одоо төлөөлөл, мөн гандан тэгшлэн хийдийн төлөөлөл ирж уулзад дэмжиж энэ дээр бид ийм зүйлийг хийж болох нь та бүхэн энэ зүйл дээр анхаараарай гэж ингэж ярьж байгаа нь дахиад бид нар үйл ажиллагаагаа уялдуулж байгаа их тийм сайн хэлбэр гэж бодож байна. Төрийн бус олон нийтийн байгууллагууд том төрөөс ухаалаг төрлөө санаачлагыг дэмжиж бас хэрэгжүүлэх тал дээр санал бодлоо хэлж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэгэ. Надтай энэ сэдвээр уулзж ярилцах хүсэлтэд олон байгууллага саналаа ирүүлсэн гэж ерөнхийлөгч хэллээ. Ер нь ухаалаг төр гэсэн санаачлаг гарснаар байгууллага бүр ажил хийж байгаа хүн бүхэн нэгийг бодсон нь харагдаж байгаа. Бизнесийн хувийн хвшлийнхэн ч гэсэн хийж байгаа ажил бизнесээ технологийн дэвшил ашиглаад яаж үр дүнтэй хийх вэ? Ашиг боломжоо яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг харж ярьж санаачлаг гаргаж байна. Бидний тавьж байгаа зорилт бол төрийн ажлыг үр дүнтэй, үр бүтээлтэй болгож олон нийтэд хүргэх юм а гэж төрийн тэргүүн уулзалтын төгсгөлд онцлог хэлсэн юм а.